Сэрүүн ундаа компани амтад колагоос өөрсдийн бүтээгдэхүүнийг илүү өргөжүүлэхийн тулд маркетингийн компани хөлсөлжээ. Уг компани хэрэглэгчийн ундааны сонголтын талаар доорх мэдээллийг цуглуулжээ. Тэдэнд жилээр амтад коланд дуртай гэж хариулсан хэрэглэгчдийн хувь, сэрүүн ундаанд дуртай хэрэглэгчдийн хувь аль алинд нь ялгаагүй дуртай хүмүүсийн мэдээлэл байна. 2006 онд 80% нь амтад ундааг эрхэмлэж, дөнгөж 12% нь сэрүүн ундааг сонгож, 8% нь аль нь ч дуртай биш буюу ялгаагүй байжээ. Олон хүн сэрүүн ундаанаас амтад колонд илүү дуртай байжээ. Үнэн дээр бүх жилд тийм л байж. Тиймээс сэрүүн ундаа хэцэх өрсөлдөгчтэй таарч, тэгээд мөн сурчлагын компани сэрүүн ундааг сурчлахын тулд доорх 2 графикийг зурсан гэсэн. Энэ графикууд буруу мэдээлэл өгөхөөр байгаа эсхийг харцгаая. Хэрэв бид энэ графикийг харуул 2006 онд 80% хэрэглэгч амтад колонд дуртай байсан, 2007 онд 76% байж, тэгээд 77%, 73%, 73%, 68% гэд явжээ. Тэгэхээр энэ зөв байна. Энд өгөгдсөн мэдээллийг зурсан байна. Адилхан өнгөөр тэмдэглэе. Энэ дээрх өгөгдлийг яг зөв дүрсэлсэн байна. Тэгээд энэ графикийг харуул сэрүүн ундаанд дуртай хүмүүсийн хувь 2006 онд 12% байсан байна. 2007 онд 19%, 2008 онд 19%, тэгээд 20%, 21%, 25% гэд явж. Тэгэхээр энэ график мөн байна. Худлаа зураг байна. Эдгээр нь сэрүүн ундаанд дуртай хүмүүсийн мэдээлэл байна. Харин төөрөгдүүлмээр нэг зүйл нь зөвхөн эдгээр 2 графикийг энэ хажуугийн хэмжээсийг харалгүйгээр харах юм бол бид хоёр зүйлийг ажиглаж болно. Харцгаадаа буурч буй хандлагатай байна гэх баах. Шугамн график ийхүү хандлагыг харахад сайн байдаг. Амтад колонд дуртай хүмүүсийн хувь буур хандлагатай байна гэж хэлж болгоч, мөн сэрүүн ундаанд дуртай хүмүүсийн хувь нь өсөх хандлагатай харагдаж байна. Энд буурах хандлага байна. Энд харин өсөх хандлага байна. Гэхдээ энд төөрөгдөлтэй нэг зүйл байгаа нь хэмжээсийг зурсан байгаа байдал юм. Эдгээр хэмжээсүүд адил биш. Энийг харвал зөвхөн сэрүүн ундаанд дуртай хүмүүс нэмэгдэх хандлагатай байгаагаас гадна хэмжээсийг зурсан байдлаас илүү гарчсан юм шиг харагдаж байна. 2006 онд ч энэ цэг энд байгаа цэгээс дээш байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ хэмжээс нь ялгаатай байгаагаас юм байгаа юм. Энэ бол шугамн график зурхад ашиглагддаг хамгийн эртний залим. Бүх юм хэмжээсээс хамаарч байна. Энэ график сайн харагдаж байгаач зөвхөн энэ тгээс 100 биш, тгээс 30-ийн хэмжээс ашиглаж байгаа учраас тэр юм. Илүү сайн зурх арга нь нэг график дээр зурх юм. Гэхдээ хэрэг тэгсэн бол сэрүүн ундааны хувьд тийм сайн харагдахгүй. Хэрэг бид адилхан графикийг зурж үзэх юм бол алив зурх гээд үзье. Үндэ сэрүүн ундааг энд багтааж зурхч боломжгүй байна. Яагаад гэвэл тэд энэ графикийг 50%-аас эхэлсэн байна. Энд жишээлбэл 40%, 30%, 20%, 10% байхаар зурх хэрэгтэй. Тэгээд энэ доор тэг байна. Тэгвэл сэрүүн ундааны график энэ доор байх болно. Энд 12% байсан. Тэгээд дээшээ өссөөр 25% хүрсэн. Тэгэхээр сэрүүн ундаа нэг иймэрхүү харагдах ёстой. График ийм харагдана. Тэгэхээр ямар ч илүү гарсан юм харагдахгүй. Хэрэг нэг график дээр ижил хэмжээсээр энэ 2 графикийг зурсан бол хэдийгээр буурах хандлагатай байгаач хамаагүй олон хүн сэрүүн ундаанаас илүү амтад колонд дуртай байгаа нь тодорхой харагдана. Энд ийм зайд 10%-ийг илэрхийлсэн байгаа учраас жоохон өсгөд л маш их өсөлт харагдаж байна. Харин энд ижил зайд буюу илүү их хувийг буюу 15%, 16% орчмыг илэрхийлсэн байна. Хамгийн гол нь энд тэд хэмжээсийг 50%-аас эхэлж, тиймээс яг хэдэн хүн үнэндээ дуртай болохыг 80% эсвэл ядчил 70% нь хэрэг болохыг харуулаагүй байна. Харин энд тэг хувиас эхэлсэн байгаа бөгөөд том хэмжээсээр зурсан байна. Энд олон хүн эсвэл ядчил ижил хэмжээний хүн сэрүүн ундаанд дуртай бөгөөд өсөх хандлагатай байгаа гэж харуулж байна. Гэхдээ бодит амьдрал дээр хамаагүй олон хүн амтад колаг эрхэмлэж байна.